За хэлцүүлгийн Майтраатрын тавхныг хүндхэн болох гэж байна. Монгол Улсын холбооны олон улсын эрх зүйн хорооны удирдлагын гишүүн Ислам хэл консалтинг за партнер Нямцрын тавхныг хүндхэн болж байна. За түүний өндөр автаарцгаая. За панелистуудын тавхныг хүндхэн болох гэж байна. Хууль инженер түүний үрж за хууль эрх зүйн компани цаг тооцоолох олон улсын төсөл эрх зүйн шийтгэлийн чиглэлээр 25 жил туршлагатай авах ийм хуульч. За тэрээр одоо Бархаваа Монгол компани хууль зүйн газрын захирал компани ерөнхий хуульчаар ажиллаж байна. Ингээд бүгднийг багтаагаад. Ажил хугацаанд бол нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн сан, олон улсын шинжилгээний байгууллага, Азийн хөгжлийн банк, Манганы сорилтын сан. За зэрэг олон улсын байгууллагуудаар бол одоо ажиллаж ирсэн ийм туршлагатай ирхэн байгаа юм. За түүний хувьд бол эрх зүйн шинтгэл, за бодлогын боловсруулалт, байгууллагын цэглэлийн чиглэлээр бол зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм уу. За бүгдээрээ баяр хүргэж ялгашаарай. Жаахан суу байна гайгүй манайхан. Одоо ирч хүчтэй алаач. За бид хамтлагийн дараагийн эхлэгийн тестээр болох гэж Макс Группийн хууль эрх зүйн хэлцээний дарга хуульч Инкер. За хуульч Инкерийн бол Андерсон за болон групп за зэрэг олон улсын хуулийн фирмүүд ажилласан Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлд судлаачаар ажилласан туршлагатай. За Монгол улсын сургуулийн хууль зүйн сургуулийн эрх зүйн чиглэлээр төгссөн. Бүгдээ тэгэхээр улсын East China University-д бол бас хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан ийм чадварыг боловсруулж байна. Хуульч баяр хүргэе. За түүний одоо улсын бол дотоодын эрх зүйн орчинд ажилласан туршлага тодруулсан компани цагт хөрөнгө оруулалт, гэрээ хийцэл, бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр бол мэргэжлийн ажиллаж байгаа ийм болж юм аа. Одоо харин би та бүхний өмнө одоо холбооны компани хууль эрх зүйн хариуцсан захирал Одмаг нэтгэж байна. Тэр өндөр одоо утгаацгаая. Одмаг. За хууль Одмаг бол олон улсын хуулийн фирмийн гүйцэтгэх байгууллагч удирдах партнер бөгөөд ондоо холбооны компани хууль хариуцсан захирал ажиллаж байна. Үүнээс гадна Лэндимэн за банкс санхүүгийн байгууллагын төлөөлөл үзүүлэлтийн гишүүнээр ажилладаг. Албатай сонсъё. За өмнө өглөөний MTC Halex хуулийн нөхөрлөлт удирдах партнер за Coal Energy компани хуулийн зөвлөх хуулийн үндэсний хүрээлэлд судлаачаар ажиллаж байсан. За шихийн одоо хуулийн дэвсгэрүүдийг төгссөн Япон улсын Кишүүгийн их сургуульд хуулийн зөв магистрийн зэрэг авсан юм ирэх байна. Баярлалаа. Эндэлсэн. Тагийн бол Мэлбэл Эрдэнэт хуулийн нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Эрдэнэт утгаасаа хууль шүүхийн шалгуугийн Эрдэнэт 2004 онд Монгол улсын сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. 2010 онд Англи улсын Вакиг сургуульд хууль зүйн мастерын зэрэг хамгаалсан 17-д Америкийн улсын Харвардын сургуулийн хууль зүйн магистрийн зэрэгт тусалж төгссөн юм ярих юм аа. За түүнээс ажилласан баяр хүргэе. За ингээд бүгдээ хамтдаа өнөөдөр хамгийн ихний хэлцүүлгийг эхлүүлье. Амжилттай. Амжилттай хуульчийн ноц юу вэ? Гүнд нэвтрэх болно. За баярлалаа шинжээ. За юуны өмнө өөртөө цаг цаваа зарцуулан өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт хуульчдаа, залуу хуульчдаа талархтаа илэрхийлье. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ маань маш сонирхолтой үргэлжилж байгаа гэж итгэж байна. За амжилт гэж юу вэ? Одоо хуульчийн хувьд жишээлх юм бол том хэмжээний хэрэгцэл дээр зөвлөх, эсвэл шүүхийн танхимд олон хэрэг маргаанд ялах, нэр хүндтэй өмгөөлөгч болох нь амжилт уу? Эсвэл өөрийнхөө үнцэнд дүнж байж бусдад нөлөөлөх эргээр нөлөөлж байгаа нь амжилт гэж үзэх үү те? Магадгүй хүн болгоны тодорхойлолт, амжилтын тодорхойлолт бол өөр байх. Гэхдээ одоо энэ хуульчдын энд сууж байгаа хуульчдын амьдралын замнал дээр нэг чухал чанар одоо нийтлэг байгаа. Тэрний юу вэ гэвэл тууштай байдал, тасралтгүй хөдөлмөрлсөн, тасралтгүй суралцсан тэр туршлага байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хэлцүүлгээр тэр туршлагыг одоо бий болгосон сургамжид түүний цаана үзэж туулсан одоо сургамж юу байв, алдаа юу байв, тэр болгоныг бүгдээрээ хамтдаа одоо тэр нууцын гүнд нэвтрэхийг хичээх болно. За тэгээд өнөөдрийн хэлцүүлгийг эхлүүлье. Бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн хэлцүүлэгт оролцож байгаа бүх одоо панелистуудаа дахин талархал илэрхийлье. За эхний асуултаа инженер шуулчаас асууя. Тэгээд хэлцүүлэг маань биднэрт ерөнхийдөө 40 минутын хугацаа байгаа учраас панелист бас бүрээсээ бас илүү сонирхолтой байх хүнээс өөр асуултууд буюу нэг панелистаас хоёр асуулт асууад явна. Тэгэхээр нэг асуултанд дээр мань таахгүй
5 минутын багтаагаад хариултыг хичээгээрээ цагтаас яаж байгаа ч бас. За инженеч мөрчтэй бол би Америкийн улгааны танхим дээр хууль эрхцийн хорон дээр сүүлийн 3 жил хоёр хамт ажиллаж байгаа. За тэгээд инженеч мөрчийн хувьд бол миний ажилласнаар маш тууштай илүү хариуцлагатай байдлаараа бол бид нарт үргэлж өсөлтөөр болж идэг. За тэгээд танаас асуух эхний асуулт бол залуу хүлж өөрийн карьераа эхлэхдээ юунд хамгийн их цаг зарцуулах ёстой гэж та боддог вэ? Өөрийнхөө туршлагаас болцох. Эхлээд энгийн юмнаас хэлье гэж бодоод байгаа. Ер нь бол нөгөө хүнд худлаа хэлж болтгоо, худлаа амлаж болтгоо. Асуудлаа аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээд энэ цахим ухаан шиг ийм арга хэрэгслээ бүрэн гүйцэд ашиглаж явах хэрэгтэй. Тэгвэл тэр ашиглаж явах явцад янз бүрийн хүндрэл үүсдэг. Наацхийн жишээ одоо нууцлалын төрөний асуудал яригдлаа. Тэгвэл 365-ыг дагсан Copilot бол байгаа. Corporate вакцины илүү сайн ажилт юм л та. Copilot вакцины нөгөө төлбөртэй авчвал нууцлалын эрсдлийн асуудлыг ингээд багасгах болно. За эцдүүдтэй үйлчлүүлэгчтэйгээ харин харьцахдаа ер нь бол аль болох асуудлыг шүүхрүү очихгүй байх хэрэгтэй. Арбитрлүү ч юм уу шүүхрүү ч юм. Тэгэхээр нөгөө зөвлөгөөгөө анханаас нь зөв зөвтэй өгч явах хэрэгтэй л гэж боддог. Ер нь бол бидний хувьд манай газар бол 30 гаруй залуу байгаа. Зөвхөн хуулиар хязгаарлагдахгүй. Манай дээр авлага байна, даатгал байна, логистик гал бүхэн байна. Ерөөсөө тэр компанид ерөөсөө мөнгө хөрөнгийн гүйлгээтэй холбоотой ямар асуудал байгаа тэрнтэй холбоотой багууд манай бид нар ингээд уялдаа холбоотой ажилладаг байхгүй 30 гаруй залуучууд. Тэгэхээр тэр үрээнд ямар асуудал үүсдэг вэ гэхээр ер нь бол анхнаас нь юмаа сайн судлаад төлөвлөөд гэрээгээ хянаа зөвлөгөөгөө өгөөд эцдүүдэд маш тэрийг энгийн ойлгомжтой одоо PwC-ийн төрөнийг итгэж бас хэлдэг. Тэр айгүй чухал юмаа энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар хэлээ. Тэгээд хуулиар нуршиж болохгүй тэр хуулийн заалтыг бүр сонсохоос ч бүр хүсэхгүй тэр эцдүүд үйлчлүүлэгч маань харин илүү шийдэл талаас ярил зүгээр. Тэгтээ дахиад хэлгээд худлаа амлаж болохгүй. Бодит байдлын нь бол бодит байдлаар нь хэлсэн дээ. За миний хувьд юу тусалсан бэ гэхээр нөгөө би ажил голоогүй 9 жилийн ажил хийжсэн. Хуваараач бизнес хийгээд шатчихсан, дараа нь сэргсэн. Уул уурхайн салбарт ажиллаж исэн, алтны урт нэртэй хуулиас болоод хэд хэдэн алтны компаниуд үүдээ хаасан, гадаадын хөрөнгө оруулагч гомдоод яваад өгсөн. Маш олон асуудалтай тулгарч исэн үе байна. Тэгэхээр тэр сургамж маань бүгдээрээ ажилд маань хэрэг болсон гэж ойлгож байна. За бид тэгээд халахаараа дуусахгүй ч одоо би дуусгах юм аа тэгээд дараагийн өндөө боломжийг олгох байна. Тэ? Тавчсандаа хэлэхэд ийм л юм. За тавчхандаа бол ажил голохгүй байх. Тэгээ шинэ одоо карьераа эхлүүлж байгаа залуу хүмүүсд өгөх хамгийн том зөвлөгөө бол ямар ч ажлыг голохгүй хийх. Дээрээс нь хуулийн одоо түрүү амраагийн ихтгэл дээр бас байсан техникэл байхасаа илүү ойлгомжтой байдлаар санаагаа бусдад хүргэх тэр чадварыг бол онцолж ирж байгаа гэж ойлгуулаа. Танд баярлалаа. За би дараагийн асуултыг одмоо үйлчэд тавья. За одмоо үйлч маань өмгөөллийн одоо хуулийн үйлчлэгийн салбарт ажилладаг. За дээрээс нь бас технологийн салбарт бас сүүлийн жилүүдэд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Мэдээж технологийн салбарт ялангуяа одоо залуусын дунд байнгын өдөр тутамдаа шинэ санаа илэрхийлдэг тийм хүмүүсийн дунд ажиллахын тулд бас нэлээдгүй хөгжиж нэлээд ур чадвар шаарддаг байх гэж бодож байна. Тэгээ миний танаас асуух асуулт бол орчин үеийн хөгжөлд хамгийн чухал soft skill-үүдээс нэрлэж гэвэл та ямар ур чадваруудыг нэрлэх вэ? Тийм үү. Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд урилга явуулаад намайг оруулсан одоо энэ бэлтгэл оруулаад баярлалаа. Анх удаа өөрийгөө залуу категориос гарсан гэдгээ мэдлээ. Soft skill. Яг одоо энэ химэл оюун хөгжөөд явандаа бол оюун гэдэг бол өөрөө нэг үн цэнтэй ч юм уу тий чухал ч юм уу биш очоод юм л да. Тодорхой хугацааны дараа ухаан Монгол үгээр бол ухаан гэж ярих юм уу? Эсвэл англиар бол soft skill гэх юм.
Тэр юм аягүй чухал болчиход байна. Тэгэхээр бид нар оюун шаардсан юм бол гэрүүлэр хэмэл оюун ухаанаас оюунаас асуугаад үзчихнэ. Тэр ухаан шаардах, уур шаардах, софт скил хүнийг ойлгох энэ хэрэгцээ бол ялцчгүй залуу уурсах хамгийн чухал юм байна гэх юм. Тэр асуулт нь ямар софт скил гэсэн үү? Зүгээр залуу байхад одоо залуу байх гэж яхаас та 40 хүнээс өмнө за 30 хүнээс өмнө ч юм уу. Дөнгөж хуулийн салбарт ингээд нэг өөрөө хөлөө авах гай хууль хэрэгцээ гэж чинь бид нар чинь нэг дөнгөж 10 жилийн төгсөөд сургуульд орчдөг буюу нийгмийн харилцаанд орж амжаагүй байхдаа хуулийг ингээд судлаа явчихдаг. Тэгэхээр бид нар нэг тэр хуулийн цаана хэрэгцээ онлын цаана байгаа амьдралыг ойлгож амжаагүй байхдаа онлын сураа гараад ирчихдэг. Тэгэхээр бид нар нэг тийм хиймэл хуучлаар болчих гээд байна гэж би өөрийгөө тухайн үедээ бодож ирсэн байхгүй. Яг бол яг нэг ажил дээр гараад юм хийхээр энэ хуулийн чинь цаана юм байгаа мó? Энд чинь ингэ зохицуулж болох юм уу? Энэ өөрөө энэ зохицуулт байх чинь шудраг юм уу гэх тээ. Их ч амьдрал юм биш тэгээд айгүй олон асуултанд орж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр залуу хөгжийн хувьд бол сонсож хайж чухал. Бид нар ингээд нөгөө би өөрийнхөө жишээлээр би олон хүний өмнө төлөөж яаж чадсан. Миний онцлог юу байсан бэ? Би жоохон хийрхээд тээ их ярих гад их мэдхгээд уншсан онлоо ярьж гад ингээд идэг байсан. Тэр миний залуу одоо эрт ойлгож авсан за би сонсох хэрэгтэй юм биш үү? Нэг ажиглах хэрэгтэй юм байна гэдэг. Тэр аягүй чухал софт скил гэж би ойлгоод байгаа. Хүн хангалттай ажиллаж чадаад хангалттай сонсож чадах юм бол хариултгүй асуулт гэж байдаггүй. Нэгт хоёр хуулийн аягүй чухал одоо чадвар бол үйлчлэгч чам дээр ирээд асуулттай ярьж байгаа шүү дээ. Проблемтэй юм. Надад ийм проблем байна. Тэгээд ийм асуулт байна гэж чамаас асуув. Тэгвэл сайн хуульч бол асуултын хүрээнд хариулахгүйгээд асуултын зөв буруу юу гэдгийг анхаарал хандуулаад дүгнэлт өгөөд зарим ингээд нөгөө үйлчлэгчийн үгийг сонсоход хуулийн асуулт шийдэх байхгүй юу? Огтосоо. Тэгвэл энэ чинь хуулийн асуулт биш хаа та ингэчүүлээ үйлчлэгч та ингэшүүл болох юм шүү дээ тийм ээ. Эсвэл та надаас энэ дээр үйлчлэх авах гэдэг та энэ дээрээ авах танд илүү онгочтой байж шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээнд хүрэхийн тулд хамгийн чухал нь сонсох. Тэгээд ажиглах. Энэ хоёр чадвар аюул чухал. Тэгээд гуравдугаар нь аюул болж өгвөл хүн аюул тийм passion буюу хүний өмнө одоо хүний оронд өөрийгөө тавиад тэр хүнийг ойлгох гэж хичээхтэй. Бид нар энийг ном унших занаар, зохиол унших занаар бас хэрэгжүүлж болно шүү дээ. Амьдрал гэдэг чинь өвдөө аваатай ийм оног баяртай байдаг юм байна гэдэг. Тэгэхээр та бүхэн миний ихний ээлж нь залуу хүн жоохон ингээд юу ячих гэдэг тийм би мэдхийн одоо юу гэж хадад учраас аль бол мэдхгүй гэдэг юм хүлээн зөвшөөрч мэдхгүй байж магадгүй гэдгээ ухаарч ингэж байдаг зүгээр байдсан байх шүү гэж хоёроо төвшөлтөөс хэлье. За баярлалаа. Тийм. Би бас яг атмаа хэлчи одоо санаатай санах нэгдэн эмпати ер нь хуульчийн хувьд миний хувьд бол хамгийн чухал ур чадвар бол бусдын оронд өөрийгөө тавьж үзэх тий. Тэгээд бусдыг сонсож сурах тэр чадвар бол хамгийн нэгдүгээр суурь чадвар гэж ойлгодог. За дараагийн асуултыг би 97 гэж хэлсэн. Асууя. Далаа ах хоёр бас нэг салбарт ажилладаг. Одоо хуулийн үйлчилгээний салбарт ажилладаг. Заримдаа нэг хилцлийн хоёр талд их таарах үеуд их байдаг. Тэгээд далаахыг бол нэлээд одоо нийтж цаантай хөгжилтэй. Тэгээд яг хуульчийн хувьд бол би анх ингээд далаахыг харж байхдаа бол айгүй хуульчийн хувьд өөрийнхөө ингээд үндсэн нэг харизмтай имижийг бүрдүүлсэн юм байна гэж харж байсан. Танаас асуух миний асуулт бол та карьерийнхаа ихэнх үед гаргаж байсан томоохон алдаа бүтлгүүтлийн түүхээ биднэрт хаваалцаж. Түүнээс ямар сургамжийг авч ирсэн бэ? За бүгдээр нь орой минь төргий. Тэгээд маш сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа хөгжлийн холбоодоо бас баярлалаа баяр хүргэе. 2004 онд их сургууль төгснөөс хойш ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр 2004 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд алдаа гэхэлэр яг вэ тийм симпл гэж ярьдаг. Тэгээд энгийн алдаа байсан. 2006-7 онд хоёр санхүүгийн зохицуулахаар 2006 онд хуулийн батлагдаад дөнгөж үүсгэн байгуулагдчихсан. Тэгээд санхүүгийн зохицуулахаар ч нөгөө хуучин Монгол банкнд байсан хэд хэдэн шиг үүрэг даатгал, энэ цаасны зах зээл хэд хэдэн үүргийг өөр дээр авчираад яг санхүүгийн зохицуулалтын байгууллага бол хөгжиж исэн үе. Тэгэхээр нөгөө хууль дүрм журмууд өгж бий болж ирсэн. Би тэр үед Монгол Засгийн газар Дэлхийн банк хоёр даатгалын төслийг хөгжүүлж ирсэн. Тэр даатгалын төслөөрөө бид нар санхүүгийн зохицуулалтаар аягүй ажиллаж байсан. Тэгээд юу болсон бэ гэхээр даатгчдын холбооныхонтой нэг уулзалт хийгээд нөгөө хэд чинь баах юм яриад
юм одоо нэмэлт одоо санхүүжилтүүд хүсэл явж байгаа. Тэгээд над руу даатгчтай холбооны ерөнхийлөгч тухайн прайм даатгалыг гүйцэтгэх захирал Өө ганц зөрөг одоо та бүхэн мэдэх эдийн засгч ганц зөрөг прайм даатгалын захирал мэйл бичсэн гэдэг урт. Тэгээ нөгөө манай бүх олон улсын зөвлөх баахан хүмүүсийг сэтгүүлж байгаа. Одоо та нар бол ерөөсөө ингэж ажиллаа хийж чадахгүй байна. Хүн сурталтай байна. Шулуун хүүхдээ шүү дээ. Тэгээ одоо энэ даатгал дөнгөж нэгж явах та нар л ерөөсөө даатгалын төлөөлөгч нарын санхүүжилтийг шийдэх ёстой энэ төр гэдэг. Тэгээ би шууд хариу нөгөө өөрсдийнхөө зөвлөхүүд рүүгээ бичсэн. Энэ одоо яасан даварцсан гараа гэж бичсэн. Чи шууд ганц зургаас хариу ирсэн. Хөөе чи намайг хасгаа мартцсан байна гэдэг. Тэгээд яг энэ бол энгийн алдаа. Би ягаад энийг сая ярьсан бэ гэхээр яг 2 цагийн өмнө бас манай ажил дээр нэг юм болол хөдлөлт. Тэнд манай за тэгээд тэгтээ эндээс би нэг энгийн алдаанаас 2 юм ойлгосон. За нэгдүгээрх нь дабл чек гэж ярьдаг те дахин шалгах. Одоо ингээд имэйл биччих юм бол маш энгийн шүү дээ. Хүн биччихдэг, яараа дарчдаг. Гэтэ дарахынхаа өмнө тэр бол нэг хэдхэн секундын асуудал ахгүй. За хин лүү явуулж ийна гэдэг дахиад нэг харах хэрэгтэй. Яг энэ бол имэйл дээр ч гардаг, бусад бүх юм дээр гардаг те. Гэрээнд гар үсэг зурчих байхдаа яг нөгөө талын чинь үүсгэх захирал нь байна уу? Дэд захирал нь байна уу? Дахиад нэг шалчих те, шалгах. Өөрөөр хэлэх юм бол тэр гар үсэг зурх хэрэгтэй хүн үгүй юм гэдэг. Иймэрхүү энгийн имийг яг тухайн бүхэн давхар шалгаж явах гэдэг сургамж авсан. Хоёр дахь нь эмоцтой холбоотой сургамж авсан. Мэдээж хэрэг бид нар бол хүмүүс учраас эмоцтой байх ёстой. Хувь амьдрал дээр эмоцоо гаргана, ажил дээр ч бас гарч болно. Гэхдээ ажил дээр бол одоо хуульчд бол аль болох объектив байх үүднээс эмоцоо дарж иж хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ манай нөгөө партнер англи хүн байдаг. Мань хүн болохоор угаасаа тийм тактик юм гээд стресстэй үедээ за энийг өнөөдөр орхин маргааш хийн. Эсвэл одоо ингээ юмаа драфтлчлаа маргааш гэж хариулж байгаа юм тий. Тэгэхээр бид нар нөгөө эмоцоор аягүй үйлдэл үзүүлдэг юм байна. Тэгэхээр бас эмоцгүй биш бол гэж байгаа биш шүү тий. Гэтэ яг эмоцоо бас өдөртөж зургуул зүгээр ийм байна. Таны төвийг сонссон чинь надад бас яа гэж хэлэхэд тохиолдчихсэн юм байна. Тэгээд тэрнээс хойш ер нь бол имэйл явуулахаас өмнө дахин хардаг, яг сент дарахаас өмнө хэд дахин шалгадаг тийм үедээ болсон. Дээрээс нь нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг дээр ч гэсэн ер нь бол асуудал аливаа угаасаа бид нар чинь байнгын л өдөр тутамдаа чухал шийдвэрүүдийг, эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргаж идэг учраас үнэхээр итгэлгүй байх юм бол нөгөө sleep over it гэдэг тийм өнөөдөр түр орхиод маргааш дахиад харах юм бол арай нэг өөр нүдээр харагддаг ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр тэр бас чадваруудад суралцаад явж байгаа. За танд баярлалаа. За их гэрэл хулч маань бас бидний урилгыг хүлээж авч ирсэн. Их гэрэл хулч маань тэр том группийг одоо ингээд хууль эрхцэн асуудлыг нь бүгдийг нь хариуцаад явж байгаа. Бид нар бас хэд хэдэн ажил дээр өмнө хамтарч ажиллаж ирсэн. За танаас асуух асуулт маань амжилтын талаар таны бодол төсөөлөл ямар байдаг вэ? Ер нь таны бодлоор амжилттай хулч гэж ямар хулчийг хэлэх юм болов? За бүгд нь өнөөдрийн мэндийг өгье. Миний гар жоохон цэцэрч магадгүй яа гэхээр өнөөдөр баахан уулзалт хийсээр кофе уугаад тэгээд ингээд жоохон дэнслэтэй авч байна. За тэгэхээр хамгийн түрүүнд ерөнхийдөө амжилттай болж идэх нь болохоор суцаар нь кофе уусгах нэ. Энэ бол хамгийн наазах нах. Олон уулзалтын одоо юу гэх юм тийм одоо энергийг давах хэмжээний хүч чадалтай байх нэ. За энэ болж байгаа. За тэгээд яг амжилт гэдэг өөрөө нэг юу вэ гэдгээс томьёолол өөрөө харна л та. Чи одоо юу амжилт бичсэн? Хүн болгоо өөрийнхөө амжилтын оргилыг өөрөө бүтээж ирдэг. Хүн болгоны амжилтын томьёолол өөр байдаг учраас миний хувьд бол амжилт гэж энэ зүйлийг хэлэх юм аа гэдэг зүйлийг бол томьёолж хэлэхэд бол хэцүү байна. Гэхдээ өнөөдөр нэг албан ёсоор ахмадын залбаад орсон учраас энэ дээрээ суулгаад юм яриараа гэсэн учраас ер нь нэг амжилттай хуульч хийж одоо хэнийг хийж болох юм бэ? Тэр амжилтанд хүрэхэд ерөнхийдөө ямар харилцаа хандлага их тус нэмэр болдсон бэ? 2-3 зүйлийг надад хэлмээр надад санагдаад байдгийг. Ялангуяа нэгэнт одоо энэ дээр 40 болон түүнээс дэш хавуулж байгаа учраас. За нэгдүгээрт нь болохоор амжилтын хамгийн том түлхүүр амжилттай хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр хөдөлмөрч чаддаг хүн хэлдэг. Бүр чөмөг дондрон хөдөлмөр. Би энийг бүр одоо ингэ хүч төрч хэлмээр санагддаг байхгүй хөдөлмөрлөхгүй. Ямар ч зүйлд хөдөлмөргүйгээр бүтдэг амжилт гэж хязгаарч байхгүй. Тэгэхээр хөдөлмөр гэдэг зүйл өөр амжилттай болж миний нууц сайхан боёхны зүйл.
За хоёрдугаарт нь болохоор суралцах байдаг. Тасралтгүй. За өнөөдөр би ахмадын золбооны хуульчид байгаа одоо 10-20 жилийн шүүхийн юун дээр ч эсвэл зөвлөх үйлчилгээнд дээр 3 компанид өнгөрөөсөн боловч нэг өдөр суралцахгүй байх тохиолдол бараг байхгүй. За өчигдөрхөн гэхэд одоо шүүх хуралд ороод ингэ юм бичиж байхад энэ зүйлийг би хараагүй юм биш үү? Ингээгүй юм биш үү? Эсрэг талын өмгөөлөгчийг хийж байгаа үгнээс хүртэл суралцчихийдэг. Тэгэхээр суралцах гэдэг зүйлийг өөрөө чи зогсоож авал тэр үйл чинь амжилт бүтгэх юм байна. Тийм учраас амжилтын ерөнхийдөө дараагийн өмнөөс бол ерөн нууц буюу амжилттай хийж шинжил өөрөө тасралтгүй суралцах. Тэгээ маш дараахнаар тасралтгүй суралцаж одоо юу гэдгийг хажуугарч өнгөрөх 20 настай туслах охин байлаа ч гэсэн 40 настай байж байлаа ч гэсэн үргэлж суралцах хэрэгтэй юм шиг надад санагдав. За 3-аахан болохоор амжилттай хуульч гэдэгт маш өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй санагддаг. Учир нь яг тэгэхээр ялангуяа бизнесийн салбар general consulting хэрэгтэй ирсэн байна л да. General consulting-тэй хувьд бид нар шүүхийн тавцсан ч юм уу тэн дээр ингэчний үсгээс илүүтэй бид нар ширээний хоёр тал суудаг хүмүүс байдаг. Тэгэхээр ширээний хоёр тал суугаад тэрийг сонсож явж байхдаа нөгөө хүний хэлсэн болоо хэлээгүйг унших мэдрэмжтэй австай санагддаг. Хоёрдугаарт нь бичсэн байгаа зүйлээ мөр хооронд нь уншина гэдэг санааг бас илэрхийлдэг. Энэ өөрөө юу вэ гэхээр асар өндөр мэдрэмжтэй бөгөөд тухайн зүйл төр маш сайн гэрэн даалгавраа хийж орно л гэдэг санаа байгаа. Энэ зүйл маань өөрөө амжилтыг бас бий болгодог юм шиг санагддаг. За тэгээд эцэст нь бас дахиад нэг одоо юу гэдэг амжилттай хүн шиг хэлчихсээр хэвээр нөгөө дашиг баан шүлгэн дээр байдаг шиг амиргуу мэлтэг тэнгэр шиг байж сурах хэрэгтэй. Юу ч болж ирсэн, яаж ирсэн ч гэсэн хэвээр нөгөө нэг өнөөдөр уурч өгрөөд дэвэл гэрт авч унтчих, маргааш харж дэлхийг хэрэг одоо сүнжиггээгүй л над хоёр ихэд өнөөдөр авчих гэд тэр эмоцоор юм ханаа гэдэг бол нэг юм амжилттай хүн биш бөгөөд тэр хүн өөрөө тэр мачуурity төвшөөг багаагаар шинжилгээ надад учраас тэрийг их тийм сайн сахарч сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр амжилттай хүн гэдэг нь болохоор тасралтгүй суралцдаг, тасралтгүй хөдөлмөрлөдөг. За тэгээд маш даруухан бөгөөд тэгээд харилцаа хандлагын хувьд одоо айтах хүн байх нэ гэж тэмдэглэж байна. За баярлалаа. Маш гоё өнцгөөс гоё санаануудыг хэлж ин ялцчгүй бидний одоо өдөр тутамдаа хурцын үйл ажиллагаанд бол хэрэгтэй санаануудыг өгж байгаа ах гэж найдаж байна. За дараагийн асуулт одоо би нэг панелистаас 2 асуулт асууна гэсэн бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр 2 дахь асуултуудаа асууя. Инженер хуульчаас асууя. Та бол миний зүгээр ажигласнаар их тийм амьдралыг их гоё таашааж хуульч мөртлөө их өөдрөг тэгээд айгүй гоё тийм намдлаг тийм хүн тэгээд яаж ингэж сэтгэлээ тогтворон байлгаж тайван байж тий одоо тэр их ажлын стрессийг одоо шингээдэг вэ тий таны одоо өөрөө чинь ажлаас гадуурх чөлөө цагаа юунд зарцуулдаг вэ ямар хоббитэй вэ гэдгийг ч сонирхъя. Өмнө олон талын хоббитэй байсан. Хийж үзээгүй юм байхгүй. Тэгээд хөлбөмбөг, гитар, бүжиг, ягсан бүжигдэг юм уу? Таад үзэл нөө. Тэгээ сүүлийн үе жинд явсан 22 хил ассан 4 сарын 13-наас хойш энэ зурган дээр өөр хүн байгаа. Би шал өөрт манай танихгүй гэж бодоод би бичиг хөртгөө байсан. Тэгээ яг би энэ боломжийг ашиглаад нэг юм хэлчих болно тийм. Би нэг айгүй олон жил ингээд нэг юм богшцсан нэг юм байдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар хуульчтай айгүй дараахан. Бид нар дараахан байх ёсгүй юм байна л. Тэгээ олон талын мэдлэгтэй байх ёсгүй. Зөвхөн хуулиа уншаад авах хэрэггүй. Одоо би та хэд бас нэг юм үзүүл ингээд нэг юм таранцаа нэг lean management гэх нэг амар гоё тийм хогтгон байна. За энэ бизнесийн байгууллага байна уу, ямар байгууллага байна уу, бүх салбарт ингээ хэрэгжиж эхэлж байгаа гадаадд. Манай Caterpillar dealer ч гэсэндээ одоо энэ чинь Caterpillar dealer авах нөгөө хүн машин механизм зардаг. Амар өндөр дүнтэй гэрээнүүд хийгддэг, эрсдэл өндөртэй. Тэгэхээр нөгөө хуулийн нийслэлийн дүгнэлт гаргадаг байхгүй. Хуулийн нийслэлийн дүгнэлтийг гэрээ төвшөнд гаргана, харилцагч төвшөнд гаргана, дийл төвшөнд гаргана, тийм ээ. Энэ аюул чухал сэдв байна. Тэгэхээр одоо та хэд маань ямар нэг гэхээр ингэвэр та хэд маань Discord ч юм уу өөр нэг юм ашиглаад AI agent болмоор нэрнэ гэсэн өнөөдөр өс одоо ингээд шоп судалж байгаа. За үндсэн AI agent ч одоо нэг гоё нэртэй байна гэж боддог. Legal expert. Нөгөөх нь болохоор одоо юу гэдэг юм media expert ч юм. Нөгөөх нь одоо
нэг шүүх архивын эксперт гэж байна тийм. Тэгэхээр нэг асуудал үүсдэг. Ямар асуудал үүсдэг вэ гэхээр манай шүүх юм байна. Парламент одоо ди парламент тийм. Тэгээд нэг албартаа нэг засгийн вебсайтууд ямар асуудал одоо нэг legal inform ямар асуудал үүсдэг вэ гэхээр нөгөө ээжин чинь ингээ хандаад байгаа тийм. Хандхаар нөгөө хориг тавьчихад байдаг. Манай юм бүх юм нууцтай. Гэхдээ нууцсан байдаггүй тэгсэн мэт бүх юм нууцтай. Одоо гаднаас ингээ хандлт ирэхээр шууд ингээ хориг тавьчихдаг. Тийшээ нэвтэрч болдгоо. Тэгэхээр мануал ажил болдог. Нөгөөдгий чинь ингээл шүүх архиваас ингээл юмын татаад ойролцоо төсөөтэй хэрэг маргаануудыг бүгдийг татаад агент руугаа явуулаад за энийг яаж шийдсэн практик нь гаргаад ир. Тэгээд ингээд даалгавар өгдөг байхгүй. Тэгэхээр ээжинт бол аюул сайн ажиллаж байгаа. Би тэгээ юу хэлэх гээд байна вэ? Эцсийн бүлэгтээ юу хэлэх гээд байна вэ гэхлээр нэг юм байна. Манай санхүүчид бол даруухан биш, аюул сэргэлэн хүмүүс. Тийм учраас аудитын дүгнэлт хууль дээр баталгаажсан. Тэгвэл хууль зүйн нийцлийн дүгнэлт ягаад хууль баталгааждаг вэ? Тэгвэл энийг одоо залуу хуульчид тэргүүлээд одоо санаачлаг гаргаад холбоогоор дамжих юм уу, юугаараа дамжих. Хууль зүйн дүгнэлтийг бүр албан ёсоор заавал гаргадаг. Тэгэх бол та бүгдээрээ амжилтанд хүрнэ. Бүгдээрээ ажилтдаг. Гэхдээ ээжинтэй заавал ашиглах хэрэгтэй. Эндээс айхан байхгүй. Ягаад гэвэл эцдүүдэд аюул тодорхой тайлбар. Ээжинд эцэж хариуцлага үлээхгүй. Би бодгал би бол таны өмнө хариуцчих чинь одоо асуудал үүсвэж би шүүх мөнгөрөнд гүгээд өгье. Тэр нь хамгаалаад өгье гэдэг. Ингээд нэг итгэлийн төрөлх гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө юмаа дахиад хэлэхэд нөгөө сүргөөр биш эргээр юмаа ойлгуулж байвал түрүүнд аюул чухал юм бас ярьлаа тийм. Аль болох нөгөө болох талаасаа тэгтээ бид түрүүээс худлаа хэлэхгүй. Тэгээд нэхэмжлийн үнийн дүн мөнгө өсгöd байж болохгүй. Тэгэхээр нөгөө хэрэг марга маань 2-3 жил болоод эзэн маань гомдоод байгаа байхгүй. Үйлчлүүлэгч чинь гомдоод байгаа юм. Тэгсний оронд харин бодит тохирол мөхрлөө гэхэд аль болох эвлэгээд эвлэрийн гэрээгээ богино хугацаагаар нэг ингээд хэрэг маргаанаар хаагаад одоо манай залуу хууч би юу ч хэлдэг гэхээр би одоо ингээд амар уйдахтай байна одоо нэг surprise-тай амьдрмаар байна. Гэрээ маань уцчлоо, хувцас атарсан авлага маань баахгүй, бүх юм жигдхэн яваад байна ингээд жоохон surprise нэмж өгөөрэй гэд хаяа зарим нөгөө гэрээ дийл дээр ингээд өсөрчдөг байхгүй тий. Нөгөө жоохон surprise нэмчих гэдэг шүү дээ. Яг тэгвэл үр дагавраар нь тэгтээ тэгвэл тэрийг хамгаалах чадвар нь яаж хийгээл тэрийг богино хугацаанд шийдвэрлэх боломж нь байгаа болохоор ингээд. За би арай жоохон хурдтай би баярлалаа. Тэгээ хөрчөө хийсэн зүйл заавал Зөв. Сонирхолтой санаа. Бас цаашаа бодлогын нөлөөлөл хийх шийдэл өгч шүү. За, баярлалаа тань. За, дараагийн асуултаа одмон хуульчаас асууя. Заримдаа бас одоо би л хувьдаа бас их хэцүү сүүлдээ ингээд хуулийн ажил юм хиймээргүй ч юм шиг болол та хэд зүгээр тийм бодол төрж ирсэн үгүй. Одоо хараахан хүрээгүй яа юм. Хуулийн ажил хиймээргүй болол яагаад ч хуулийн мэргэжлийг сонгоч юу? Заримдаа хуулийн ажил хийхгүй зүгээр ингээд зүгээр тэгээ цэцэг зараа зогсож явж юм шиг санагддаг үе байдаг. Гэхдээ бас нэг ажиглаад авахад нэг хэд хэдэн юмнаас ч гэдэг юм уу нэг үйл явдлаас нэг тийм сэтгэл мэдрэмжээс тэр уран зориг хуулийн ажлын үргэлжлүүлж хийх ёстой гэсэн уран зориг аваад байдаг үе байдаг. Одоо ойлчаас та юунаас тэр уран зориг авдаг вэ? Яагаад хуульч болъё гэж бас шийдсэн бэ? Тийм чиний хэлж байгаатай санал нэг ер нь бол хуулийн ажил өөрөө нөгөө хариуцлагын мэдрэмж маш өндөр бэжэж амжилттай явдаг мэргэжил. Хариуцлагын мэдрэмж нь өөрөө эргээд бас хүнийг аяг burnout гэдэг. Тийм хүний өмнөөс одоо энэ мань хоригч гэж юм уу эргээр явдаг хүндэл иргэнээр явдаг хүндэл одоо миний алдаанаас болоод энэ хэмжээний мөнгөийг алдчихгүй ч гэдэг юм. Зөвхөн ажлаас гадна тэр сэтгэл зүйн ард нь тэр дарамт гэх юм уу тэр хариуцлагын мэдрэмж байнга явж байгаа учраас миний хувьд бол тэрэндээ аяг одоо ядардаг гэсэн. Тэр аягүй амархан burnout болчих гэдэг. Тэгээд тэрнээс яг burnout болоод тэгээд өөртөө менеж хийгээд буцаж ажилдаа ороод ингээл явж байгаа юм л та. Зүгээр гол нь нөгөө нэг ажлын ачааллаа зөв тааруулаад явах тэр менежментийн арга барилыг өөрийнхөө онцлог тааруулаад ямар нэгэн механизмтай болох нь бол аягүй чухал. Тэр аягүй урт хугацаанд хүндээ өөрт нь эрэхтэй. Одоо жишээ нь ADHD-тэй minor тийм хүмүүс бол аягүй hyper focus хийгээд
нэг ажил дээр айгүй хийхгүй явж явжсэн сүүлийн 8 цагт нь тэг босчихгүй шээгчгүй усчихгүй ингэ суугаад ажиллаа гаргадаг энэ төр байдаг тий. Хэрвээ тэр өөрийнхөө онцлогийн ямар юунаас болоод энэ үг мэдэх юм бол тэрэндээ таарсан арга техник хэрэгслүүд бол хэрэгжиж шаардлагатай. Миний хувьд бол их ядраад ирэхээр би орчноос хэлдэг. Ойрхон хөдөө явдаг ч юм уу тий. Нэг жоохон амралт аваад гэхдээ заавал орчин солих хэрэгтэй. Тэгээ орчин солиодоо ороод ирэхээр юмаа нэг жоохон арай холоос хараад буцаад сонирхол сэргээд ирдэг. Нэг хоёрдугаар миний айгу хөлжийн ажилдаа ингээд гарч чадахгүй байнга байгаад идэг юм бол ерөнхий нийгмийн шударга гэсний асуудал. Би одоо дараагийнхаа үеийг өөрийнхөө хүүхдүүдийг эсвэл ингээд миний хайртай эх орноо ийм одоо эрхцэн системтэй ийм шударга бос юмд би үлдээх ёстой юу? Яавал би энд хувь нэмрээ оруулахгүй? Аюу хийхийг сонсож байгаа өмнөдөө магадгүй та нарын насны сонсоход бол тэгээд бодит байдал тийм байхгүй юу? Бид нар ингээд шүүх дээр яваад чинь маргаанаа юм. Хэдий энэ чинь хуульч хүн чинь хэдийгээр хүний үйл хөдлөлт өнгөж байгаа ч гэсэн ерөнхий нөгөө нэг эрхцэн онол систем хэргийн нөгөө нэг бодит байдалтай уялдаад за нэг ийм хүн шийдвэр гарандаа ингүүл жоохон нэг хантаатаа гэсэн мэдрэмжтэй орж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө шүүгч бүр санаанд оромгүй байдлаар бүр ямар ч ачаал бүлгүй юмар ихтэд одоо эвгүй шийдэж байгаа байхгүй. За энэ эргээд яаж ийм вэ гэхээр бидний үйлчлэгээ үзүүлэх итгэл үнэмшил. Тэр нөгөө эрхцэн доктортой байдал дээр суйрлаж авдаг эдийн засгийн хөгжлийг шууд баримж байгаа биш. Надаас ирээд одоо үйлчлэгээ авч байгаа үйлчлүүлэгч мөнгө төлж байгаа үйлчлүүлэгчд би хууль дээр ийм залт байна. Тэ? Бодит амьдрал дээр жишгүүд юм байдаг. Гэхдээ энийг яаж шийдэж магадгүй байна гэдэг бүр хэдий надад мөнгө төлснөөс харамсаар тийм хариу өгч байгаа байхгүй. Тэгэхээр ингээ өдөр тутамдаа ийм шудраг бос зохимжгүй ичгүүртэй байдлаа хүн тулгараад ирэхлээр за энэний шалтгааны юу юм? Энийг яаж засах юм? Энэнд би яавал илүү далаацтайгаар хувь нэмрээ оруулах боломжтой вэ гэж өөрөө ихгүй бодож эхэлж байгаа. Тэгэхээр тэр ийм нэг шаналл гэх юм уу нэг тийм зөрнөл чинь ирээд буцаа зорилго болж хэлж байгаа. Тэгэхээр эндээс бас нөгөө уран зэрэг аваад бас би чинь гоё мэрэгжил эзэмшсэн юм бэ штэ тий. Би өөрөө төсөөл бас энд өөрчлөлт гаргаж чадах юм байна. Тэгэхээр би тхийн тул би суралцах хэрэгтэй өөр яах хэрэгтэй вэ гэдэг ерөнхийд хийж хэлж байгаа байхгүй. Наад зах нь одоо нэгэн хүчин төгөлдөр болчихж байгаа шүүхийн шийдвэр дээр тий би өөрчилж чадахгүй. Гэхдээ одоо дараа нь энэ байдлыг байхгүй болгохын тулд эсвэл тэр шүүгч энэс ичхийн тулд дараагийн удаа ийм шийдвэр гаргахдаа жоохон айцтай оруулах болохын тулд би яах ёстой вэ? Би нийтлэл бичих ёстой юу? Энэ талаараа өгүүлэл одоо гаргах ёстой юу? Энд тэнд ярилцлага өгөх ёстой юу? Эсвэл одоо би өөрөөр яаж нөлөөлөх вэ гэдэг ийм эрэлхийлэл хийж хэлж байгаа. Тэгэхээр энэ эрэлхийлэл буюу ийм жижигэн уран зэргүүд авч байгаа чинь өөрөө ажилдаа дурлах тэр нөгөө бөөнаудад авч гарах юм алхам болж байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс ер нь бол би зөвлөх нэгдүгээр бөөнауд хийхээс хуульч бол айгүй тийм нөгөө бусад мэргэжилтэй харьцуулахад үнэхээр бөөнауд хийдэг тий. Яагаад тэгэхээр мөнхийн тэмцэл авахгүй юу? Би бас нэг өөр гадаадын нэг хуульчийн подкаст үзчихсэн. Тэр тийж ирж байгаа. Энэ ч хуульч хоёрын аль нь хүнд мэргэжил вэ? Нөгөөт нь бол яг ингээд хүний айн авраад нисаслыг эдэн цагаар зогсдог тий. Тэгмүү тэр хүн хуульч бол хамгийн хүнд мэргэжил хийж байгаа. Яагаад гэвэл энэ ажлаа хийж хаад өвчтөн нь ард ирэн бүх хүн нь идэрчээсэ гэж хэлж байдаг тий. Буюу эмчийн тал гэдэг байхгүй юу? Хуульч бол мөнхийн нэгэн талд нь унгаач гинсэн яавал энэс алдаа болоод харчихв гэдэг тийм мөнхийн тэмцэл бонд байдаг. Дээрээс нь шүүхийн одоо маргаанд ордог өнгөөл хийдэг хуульчид бол дандаа ажлаа үнэлүүлж идэг. Хүү юм үнэлүүлэх үнэлгээнд байна гэдэг чинь айгүй хэцүү даван тохиос хэлцээ. Би намайг үнэлэхгүйгээр би ингээд дуртай юм арай ч юм уу дуртай юм хийгээ ч юм уу хин нэг намайг чи муу сайн дунд гэж үнэлэхгүй байх юм бол энэ чинь их даван айгүй баг. Гэтэл миний зөв ярьсан эсхийг миний зөв үнэлэл гаргасан эсхийг хийгээ бүрэн үнэлсэн эсхийг үнэлж дүгнж байгаа ингээд хүмүүс дунд тэгээ дээрэс нь байнга намайг ингээд дарж алдаа хэлүүлэхэд ингээд өөдөөс нь тэнцэлж байгаа хүний хажууд ажиллана гэдэг бол өөрөө маш их стрессний амархан burnout буюу шантардаг тийм ажил. Тэгэхээр хэдүүлээ тэрийг менеж хийж сурах хэрэгтэй. Хамгийн түрүү тэр амжилтаа байж болох юм. Би яавал өөрийгөө хит ядраах гэхээр урам зориг алдахгүйгээр ажил чадхыг өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Хүн хүндтэй арга нь өөр. Хоёрдугаарх нь тэр саяны би зүгээр л өнөөдөр нэг одоо чи би үеийн маргаан дээр те энэ багийн А гэдэг багийн эхнэрээ араар тавьсан гэдэг маргаан уншаа сууж
бас л бодогддог байхгүй би энийг яах гэж уншиж байгаа ямар утгагүй. Гэтэл нөгөө талаараа би энийг унших замаар, энэ дүнэлт төгөлд өгөх замаар, энэ эрхийг хамгаалах замаар би нийгэм хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг хавгүй ямагт бодож байгаарэ. Монгол жижигхэн зах зээл цөөхөн хүн амтай тэд дотроос цөөхөн хуульч байгаа. Бид нар залуугаасаа жоохон заржин тэг бодлоо ярьцдаг. Гэсэн нэгнийгээ нөгөө өнгөлөгчөө ажиллаж исэн хүмүүсээ жоохон муулчдаг. Ийм байгаад байгаа бол энэ жижигхэн зах зээл дээр урт хугацаанд үн цэнгүй болно. Тэгэхээр гоё үн цэнтэй сайхан хуульч болохын тулд зөв характертай тэгээд нийгэмдээ би өгж байгаа гэдгийг өдөртөө өөрөө өөртөө байнга ингээд зүгээр л бид нар хэрэгтэй хэрэггүй хэрэг уншиж байхдаа хүртэл би нийгэмд сонсож байгаа шүү дээ гэж өөрийгөө урамшуулж ажиллах хэрэгтэй шүү гэж хэлмээр. За би үнэхээр үнцэнтэй гоё мессежийг өглөө гэж бодож юм. Тэгээд өнөө маргаашаа бодох, тэг өнөө маргаашийнхаа л зүгээр бидний өдөр тутамд хийж байгаа ажлаа гэхээс илүү бидний бас нэг чухал чанар бол нийгэмдээ өгдөг байх, бусдад хуваалцдаг байх, тэг эерэг өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо хүргэж идэвхтэй үйлдэл хийдэг байх нь бас хуульчийн бас нэг гол чанар гэж ойлгодог. За танд баярлалаа. За талаахаас дараагийн асуулт асууя. Бидэд бас цаг нэлээд авчиж залуу хуульчдад санал болгох таны одоо нэг ингэ бодол байгаад гэдэг нэг гоё урьсан ном байдаг шүү дээ. Тэгээ яг хуульчийн бас карьерт илүү хэрэгтэй байж болох таны санаанд байгаа ном ямар ном байна? Яагаад тэр номыг бодоод яваад идэв юм бол Хинээс мэдэхгүй байл та. Надад цаг байхгүйс учраас би айгүй урт захиавчлээ. Цаг байсан бол богинохон захиавч гэсэн. Тэр шиг ингээд нэг ном гэхэр чинь айгүй хэцүү байл та. 10 ном байсан бол үнэхээр амархан байлаа. Янз бүрийн болол ярьж шít. Янз бүрийн сургаалтай. Тэгэхээр нэг биш хоёрыг хэлчихье. Тэгээ энийг яг энэ хоёр номыг танилцуулахдаа бас нэг жоохон асуултаас жоохон баг зэрэг галираад ягаад энэ хоёрын номыг яаж байгаа тайлбарлаж. Эхнийх нь зүгээр маш энгийн ном. Ер нь бол ном хуульчд бол мэдээж хуулийн ном уншин. Гэхдээ хуулийн биш ном 9 шидийн жанрын ном уншвал их зүгээр. Хүмүүсийн унших арга барил өөр байдаг. Би бол айгүй олон ном зэрэг эхлүүлчихдэг. Зарим нь одоо ч унш дуусаагүй байгаа. Зарим нь машин даач дуусчихна. Ингээд энэ ном юуны талаар вэ гэж мэдчихийдэг ингээд байж идэг те. Ингээд эхлүүлж идэг. Түүнээс нэг ном аваад унш дуусчих дараагийн ном аавна гэдэг чинь айгүй өөрийгөө тамилж байгаа асуудал байхгүй. Enjoy хийж унших хэрэгтэй. Эхний ном нь Наполеон хийлгээд санхүүгийн салбарын бүгд уншдаг. Think and Grow Rich гэдэг англиар. Монголоор янз бүр орчуулсан гэдэг. Баячгийн нууц гэж байгаа шиг, амжилтын юуж гэж байгаа шиг. Энэ болохоор бүр 1940 оноод бичижсэн ном. Амар энгийн үг хэлэхдээ уншихад амархан ном. Яг хөө тэрэн дээр юу айгүй олон санаа гэдэг. Нэг санаа нь ингээд гутал. За гутал хий гэхэд яаж гутлаг хийхэд юу хэрэгтэй вэ гэж хүмүүсээс асуувал хүн болгон мэднэ. Чамд үхрийн шир хэрэгтэй, уулын хэрзээ хэрэгтэй, хайж хэрэгтэй, одоо тийм машин хэрэгтэй. Тэгээ чи ингээ хайжлаад эсвэр гаргаад оёноо гэж юм. Энэ бол ерөнхий мэдлэг. За одоо чи хийчих гэвэл хэдэн хүн хийх вэ? Тэр бол тусгай мэдлэг. За тэгэхээр чи амжилт гарах гэж байгаа бол тусгай мэдлэг сураа. Ерөнхий мэдлэгийг бол бүгд мэднэ гэж. Тэгэхээр яг энэ шиг ийм гоё гоё мессежүүд байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийг уншаарай. За хоёр дахь ном нь арай хүнд Атлантын нуруу тэнийсэн гэж ном байгаа. Англиар Atlas Shrugged гэдэг. Ayn Rand гэдэг одоо манай нэг либералуудын үтсэн юу бас. За яг тэрнчтэй ч биш. Гэхдээ энэ бол их зузаан ном. Би одоо л дуусаагүй байгаа. Яагаад дуусаагүй байгаа гэхээр муугай мүлжүүртэй. Ингээд олон санаа байдаг учраас ингээд тавьчихтыг. Тэрэн дээр одоо чи нэг юм ярьдаг байхгүй. Юу вэ гэхээр одоо улс төрчнөр ярьж байгаа. За нийгмийг удирдахын тулд нийгэм ард түмэн бүгдээрээ гэмтээ байх хэрэгтэй. Хэрвээ эдгээр чинь ямар ч гэмт хэрэг үйлдэхгүй, ямар ч гэмгүй болвол бид нар энийг удирдах чадахгүй. Тэгэхээр одоо эрүүгийн хуулийг зөрчихгүй, эрүүгийн явах бол хэдүүлээ өөр арга бодъё. Ямар арга бодох вэ гэхээр хэдүүлээс маш олон хууль батлна. Тэр хуулиуд бол нэгдүгээр зарим хүн бол тэтгэлгүй зөрчин тэр хуулийг. Яагаад гэвэл угаасаа зөрчиж амьдрал нь тийм. Хоёрдугаарх нь юусоо зөрчихгүй байхын аргагүй тийм хуулиуд байх хэрэгтэй. Эсвэл маш ийм ерөнхий үг хэлэхтэй субъектив тайлбарлах боломжтой, объектив тайлбарлах боломжгүй хуулиуд батлая. Тэгээд ард түмэн бүгдээрээ хууль зөрчин, бүгдээрээ зөрчигч нар болно. Одоо бид нар тэр хүмүүсийг контролтлоо их мэдлээ авч үлднэ гэж юм ярьдаг. Одоо энэ нэг хэсэг л ярьж шүү дээ. Энэ бол өөрөө зүгээр уран зохиол байхгүй. Гэхдээ ингээд уран зохиол дундаа юм гоё философи, гоё юм бодохоор юм зүйл их байдаг. Болж игэл та бүхэн их хэлээр нь уншихыг бодорой.
Тренерэнд чи өөрөө маш их тийм гоё хийх хэрэгэлдэг тийм хүн байна. За энэ хоёр номыг яагаад ирсэн бэ гэхээр одоо нөгөө амжилттай хуульчнаар ер нь бол бид нэр асуудлыг бодохдоо хоёр төвчнөөс харж явах хэрэгтэй. Одоо хоёр төвшин гэдэг нь нэгдүгээр деталь ориентед буюу деталь дээр бид төвлөрөх хэрэгтэй. Гэрээгээ харна, хуулийн зүйл залтаа харна ингээд бүх юм. Тэрийг бол хуульчнаар бол сайн сурчдаг. Хоёрдугаар тэрийгээ түр хойш нь тавиад нөгөө энэ өнөөдрийн хүмүүс нэлээд яриад исэн бизнесийг нь ойлгохыг том зургаар нь харах хэрэгтэй. Том зургаар харна гэдэг чинь ер нь ингээд энэ хууль чинь ер нь юу вүлээ? Энэ гэрээ чи ер нь байх хэрэгтэй юм уу? Яагаад энэ гэрээг хийх гээд байгаа? Энд чи ер нь юу вүлээ гэдэг ингээд том зургаар нь харж байгаа. Энэ хоёр нийлжиж чи яг сайн зөвлөгөө өгч сайн ойлгож. Тэгээ хуульчнаар нөгөө ийм хоёр чадвар байх хэрэгтэй учраас би нэг ийм хоёр ном санд бол. За дараагийн асуултаа ихтгэл хуульчаас асуухаас өмнө бидэд одоо хэлцүүлгээ өндөрлөөд тэгээд та бүхнээс хоёр асуулт асууна. Тэгэхээр та бүхэн бас панелистуудаас асуух асуултуудаа бодож байгаарай. За ихтгэл хуульчаас түрүүн бол амжилттай хуульч гэж хэнийг хэлэх вэ гэдэг нэлээ бас философийн жимшиг асуулт асуусан. Одоо танаас илүү практикл тэгээ өдөр тутамдаа одоо ер нь та одоо зөндөл хуульч нартай хамтарч ажиллаж байгаа тийм. Тэгэхээр тэр хамтарч ажиллаж байгаа шинээр карьераа эхэлж байгаа залуу хуульчдаас та ер нь хамгийн гол хардаг хүлээдэг тийм нэг баг болж ажиллахын тулд хүлээдэг тэр хандлага чанар чинь юу? За гой асуулт байна. Сүүлийн үед ерөнхийдөө хуулийн хүний нууц жоохон төвхтөө ирж хайж олох гэдэг бол өөрөө асуудал тагц. Ялангуяа гурван компани хуулийн хэлсэн дарга байна гэдэг бол үндсэндээ гэсэн төвчний хүний нөөцийн ажил хийж байгаа л гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнийг таньж мэддэг, хүний одоо харилцаа хандлагаас илүү нэлээд судалж харж байгаа юм л да. За тэгэнгუთ ерөөсөө явж хоёр төрлийн харилцаа хандлагатай хүн илүү их тийм амжилттай ч гэдэг юм уу, их сайн хамтрагч багийн тоглогч болдог гэж харагдаад байна. Эхнийх нь болохоор ажилдаа бүтэн сэтгэлээр хандах. Ерөөсөө бүтэн сэтгэлээр за нэг ийм ажлыг хийгээд хийчээгээд хийх юм бол өглөөний нэг 8 цаг ячаад орой 5 цаг миний ажлын цаг дуслаа за би баяртай. Окей, энэ хүний эрхийн асуудал би ойлгож байгаа. Гэхдээ тухайн зүйлээ нухаад, бариад, эцсийн үзээд, алтан гараад үр дүнгийн одоо үзэж чаддаг тийм одоо хөдөлгөөн өөрчилж гэдэг юм уу? Ажилдаа тэгж ханддаг хүн байгаасаа. Юмд одоо үгүй хуулийн ажилд бол юугүй хариугүй юм гэж баг байдаггүй. Баруунтал болохгүй, зүүнтал болно, дээшээ доошоо гэл бүх талаас нь ухаад зүг хариулт гаргах ажиллаа гэдэг байхгүй. Тэгэхэд нэг юм шалгаж болохгүй юм чи би яах юм гэдэг байдлаар биш. Болохын төлөө зүтгэж чаддаг, тэрний төлөө судалж чаддаг, тэрний төлөө шатаж чаддаг тийм залуу хүн байвал би бол нэрээ тэр бүнийг үнэхээр хайрладаг. Тийм залуучуудтай ч гэсэн ажиллаж байгаа. Тэнийг өөрөө ч бас би болох гэж байна. За дараагийн бас нэг зүйл болохоор дахиад нөгөө ярина суралцах. Одоо юу гэдэг чинь нөгөө нэг соёл урлагийн их сургуульд орохдоо хамгийн түрүүнд орохдоо ардын жүжигчин орд юм аа. Дараа нь болохоор авьяат болдго юм аа. Тэгээд ста болоод тэг оюутан болоод өсдөг юм аа гэд. Тэр нь өөрөө юу хэлээд байна гэхээр нөгөө мэдхгүй бөгөөд чадахгүй гэдгээ эр зэрэгтэй хөрвүүлж шуураад мэдэж болоод чадахын төлөө зүтгэж чадах. Яагаад гэвэл хууль буюу эрдэм гэдэг өөрөө оргил үгүй байгаа зүйлээр биелийнхэн ч бараг хараагүй байгаа мөртлөө амар гавь толчоос гаргаад байх бол нэг тийм зохимжтой миний бодлоор байдаггүй. Тийм учраас тасралтгүй суралцах гэдэг бол би бол залуу хүмүүсийг ялангуяа энийг бол заавал хийж байгаасай гэж боддог. Нэг сайхан гэрээний дараа дааш тэрийгээл өрсө нэг жилжингээл одоо машинч гадаг авах шиг үгүй ээ. Алин юм ямар байж чинь бусад хүмүүс яаж хөгжиж чинь би өөр нь яаж сайжрах болцоотой вэ? Хин хаана юу ярьж чинь энэ хүний өнөөдөр ярьж байгаа үгэнд бол ганц ч гэсэн авах байна уу ч гэдэг юм уу. Тэгэж өрн зүтгэж үсэх юм бол тэр хүн залуу хүн бол их одоо би хамтрагчтаасаа тэрийг их хардаг. Тэгээд одоо эмчнээс хойч болохлаар даруй битгий бай гэж байгаа боловч би бол чи суралцсан хөтөлбөрлөгөө хийхин тулд даруй бөгөөд өөрийгөө дарж эгоогоо дарчлах хосоор аргагүй юм шиг хангадаад идэв л та. За баярлалаа. За баярлалаа. Маш сонирхолтой. Өөрсдөө одоо үн цэнийг бүтээсэн энэ туршлагатай хүмүүсээс олон тийм зүйлийг сонслоо. Тэгээд та бүхэн бас нэгийг бодож хоёрыг тунгаасан баг. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Заалнаас хоёр асуулт цаг байгаа учраас за тэнд нэг асуулт байна. Микрофон. Аль панелистээс асууж байгаагаар хэлээд тэгээд асуултаа. За орой мэрэг.
эрдэнэт ахаас асууя. Мэлэл болон эрдэнэт хоёр ер нь ажиллах арга барилыг ялгааг хэлээд өгч. Эрдэнэт гэдэг нь бас нийтлэг монголчуудыг хэлүүлээд гэх юм уу? Мэлэл юм ямар арга барилтай? Та юуг нь илүү бас болцдог бэстийн гэдэг чинь. Гоё асуулт. Бизнесийн нууц хариулж болохгүй. За, тоглосон. Мэдээж хэрэг хэдэн асуудлууд бол байдаг. Нэгдүгээрт нөгөө Монгол хуульчнаар бид нар болвол деталаас бас ерөнхийгөөс гэх түрүүн би нэг яриад байсан шүү дээ. Тэгж ажилтдаг. За англи хуульчнаар, за Америк хуульчнаар, за Америк хуульчнаар бол чи бүр өөр. Англи хуульчнаар бол яг бас шууд нөгөө үндсийн юм дээрээ төвлөрөөд жижиг сажиг асуудлуудыг дараа нь арддаг ч юм уу те. Одоо ингээд манайхан чи ингээд гэрээнээс хийж уушаад югдчих чинь шууд техний нүүрэн дээр аягүй их коммент хийдэг баг. Тэгэл нөгөө нэг нэр нэг засаал ингэж тэгэл тэгэл явж байгаа сүүл рүүгээ багсаа явчихдаг тийм. За мань хүн бол ингээд бүгдийн сайхан уншичаад үндсэн юм юу вэ гэх тэрнээсээ цэцчихлээ. Тэгэхээр нөгөө бас тийм арга барал байна. Хоёрдугаар чинь хөв хүнийхэн талаас гэвэл мэдээж хэрэг би болвол Монгол улстай ажиллаж амьдарч байгаа Монголоо мэддэг, Монголын хуулийн сургуульд төгссөн, Монголын зүйчний мэддэг учраас арай нэг юмыг асуудал хандах хандлага өөр. За гадаад хүн ингээд бас нөгөө Монголыг шууд одоо бол мэддэг болсон л доо мэдэхгүй байсан учраас ингээд айгүй олон өөр талаас нь харж челленж хийдэг. Илүү нөгөө нэг олон улсад хэрэглэгддэг стандартын дагуу тийм стандартаар ярьдаг. Гэтэл тэр стандарт нь яг Монголд бүлээн зөвшөөрөгдсөн ойлголтгүй юу гэдэг ингээд иймэрхүү асуудлууд бол байн гардаг. Тэгээд тэрэн дээр болвол ингээд бас баг хамт олоноор ажиллаад нэгээ нөхөөд боломжууд гардаг. Тэр нь бас зүгээр. Ингээд яриад ивэл яриад байна. За баярлалаа. За сүүлийн асуулт. Инхгэрэл пеналист болж ихээс асуух асуулт байна. Хуульч эмэгтэй хүн, ээж хүн за тэгээд дээр нь ингээд дарга байна тий. Энэ бүх зүйл ажил амьдралын юм баланс тэнцвэрийг та яаж авч явж өөртөө бас яаж цаг гаргадаг вэ? Энэ бүхнийг зэрэг ингэж авч явахд маш их хүч энерги зарцуулж байдаг. Тэгэхээр энэ талаар та туршлагаа олцоод ажиллаа. Өнөөдөр яг хоёр эрэгтэй хоёр эмэгтэй гэхлээр би бас эмэгтэй хүн асуулт ирэх байх гэж бодсон. За тэгээд эмэгтэй хүн хуульч тэгээд хуулийн юм холгоолоо явна гэдэг хэцүү. Ялангуяа өдөр болгон одоо юу гэдгийг яг 8 цагтаа 10 цагтаа 10 хэдэн цагтаа чи магадгүй тулаан дунд тий стаалаан дундаа байж байгаа. Гэтэ тэр зүйлийг чи гэглөгөө чирж ороод байвал тэгэл тэр өдрөөс үүрнэ. Айгу хэцүү. Тийм болохоор нөө миний хэлээд байгаа нь юу ч болж байсан маш одоо сэтгэл зүйн тэмцэлтэй байдлыг хангаж явах хэрэгтэй. Гэртээ ороод чи зүгээр л ихнэр бай, ээж бай. Энэ одоо тэмцэрийг хангахын тулд одоо нэлээд цаг хугацаа болно алдаж онно. Гэхдээ ерөнхийдөө алтан шугам бол өрөөсөө чи гэртээ ихнэр ээжийнхаа л ажил хийе. Чи тэнд ороод би одоо гөрфийн хууль хэлсэн дарга байна. Би өмгөөлөгч Монгол улсын өмгөөлөгч байна гэж ахын бол тэр маш хэцүү байгаа учраас ажил амьдралын балансыг бол дарахаас арга байхгүй. За нэгдүгээрт нь хоёрдугаарт нь өөртөө цаг гаргах гэдэг дээр за энэ дээр би нэг хүнд олигтойгоо юм хэлж өгөөд гэж чадaltaй хүн бол биш ээ. Яагаад тэгэхээр би өөртөө цаг гаргахтаа маш муу. Одоо өнөөдөр хобби болохоор манай хүн бүжгэлдэг дуулдаг аягаа хоббиг тоол миний хобби бол ерөөсөө ажил хагаад байдаг байхгүй юу? Би үргэлж л ерөөсөө он танд ажилладаг, ажилласан ч байж байдаг. Гэхдээ аль болох гэртээ тэр стратеги бол гаргахгүй ажиллаа гаргахгүй. Тэгэхээр цаг гаргахтаа би хүнд одоо ямар нэгэн зүйл хэлж өгөөд байхаар тийм шатлалтаа ч гэдэг юм уу эрдэм зоригтой хүн бол ерөөсөө биш байгаад байна. Гэхдээ цаашдаа ерөнхийдөө өөртөө цаг гаргаад илүү урт удаан амьдралыг чанартай амьдралыг бий болгох төлөө зүтгэж байгаа бас хичээж байгаа баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн хөлцүүлэг маань өндөрлж гин. Тэгээд үн цэнтэй туршлагаасаа хуваалцсан та дөрөвтөө баярлалаа. Бас сонирхолтой асуулт асуусан. Чих тавин сонссон оролцогчдод талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Манайхан сууж гараа. Бидээ сууж гараа. Сая нэг зүйл бодож байгаа ихрэл хойчсаа хэлж шít гэстэй авахтаа асуудал. Нөхөр ханаа чиг хоол хөвгөнд
гэрлийн тухайн хуулийн тэлгээд болохгүй гэдэг зүйлийг хэллээ тийм. За сайхан байна. Тэгээ би яагаад энэ олон хүмүүс энд дээр сууж байгаа гэж хэлсэн бэ гэхээр энэ олон сайхан залуучууд өөрсдөө эрдэм мэдлэг туршлагаас харамгүй та бүхэн маань хуваалцлаа. Тийм учраас энэ цагт сууж байгаа залуучууд бүгдээрээ та бүхний цаашдын ажилд, амьдрал, гэр бүлд нь эрүүл их сайн сайхан гэнэ гэсэн юм тасралтаа 30 секунд авдаг шин. Бүгдээс авсан. 이제 잠깐만요. 어떤 환자들이 바이러스가 아니었어요. 자, 바이러스가 힘들었죠. 자, 이러지 못했어요. 자, 이렇게 봤을 때. Инженер шуулч сюрпризтэй амьдрах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Сюрприз гэдэг. Яг өрөөндөө туршаад үзсэн ажилчид 아침에. юу ба бүгдийг менежмент гэдэг нь ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө хоёрт үйлдвэрийн төгс удирдлагын арга барилын талаар товчхон танилцуулга байна. Тэгээд хамгийн ойр буусан эсвэл барьж авсан жижигхэн буусан юм зүйлс байна. Тэгээд энэ аюул энэ хуучин тайлбар гурван төндөө явсан юм үлдэн болгон дээр ярьлаа. Зөвхөн хуудаас итгэх хэрэгтэй. Ослыг ослыг сонсолцоо байнгын сайжруулалт хийлээ. Байнгын сайжруулалт гэдэг нь амар том сайжруулалт биш. Жижиг сайжруулалтаас ихтэй perfection төгсгөлтийн үүсгэж байгаа арга байна. 자, 소식도 조금 가야지. 자, 필요해서 зөрхрөө яваад байна. За, нөгөө зүг рүү шийдэх юм уу? За, хормоноор багтаацсан жижигсэн төсгөл харж байсан зүйл шиг. Ийм гойж шийдсэн. За, Амгас авсан хүмүүс өөрчлөлт авч амгас авсан. за баярлалаа таамаглаа. Барбавас багаж компанисын хуулийн зөвлөлт хуулийн захад инженерчд баярлалаа. Макс группийн хууль хэрэгцээ хэлсэн дарга хууль ихгэрчд баярлалаа. Бид баярлалаа хэлье. Оноо компани хууль хэрэгцээ харилцаа захад холбоонд баярлалаа. Мэдээ эрдэнэ хуулийн хөрөлийг үүсгэн байгуулж партнер хүмүүсийн захад эрдэнэ баярлалаа хэлье. За, модератор ажилласан Монгол хуулийн холбооны олон улсын эрсдэл хорооны өдөр зөвлөн гишүүн Business Consultants партнер Ням цариндаа баярлалаа.